Сэдэн багсны үндэсний 101 жилээ болж Монгол Ардын намаас бас хөшөөнд нь хүндэтгэл үзүүл цэцэг өргөж байна. Ер нь Сэдэн балгаа болоод Монголын төрийг төлөвлөгөө Монгол Ардын намыг 44 жилийн туршид удирдах 20 дугаар зуунд Монгол улсын хөгжил, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсрол гэх их олон зүйлийг бас өөрийн гараар бүтээсэн ийм одоо суутан. Тийм учраас жил ирэх тусам энэ хүний гавьяаг улам санаж, залуучууд бас энэ хүнээр бахархаж, энэ хүний одоо замналаар үлгэр дуурайл авч ажиллаж амьдрах нь зөв юм аа гэж ингэж боддог. Хагас 100 жилийн туршид өдрийн 4-5 цагийн амралтыг амарч ажлын цагтаа одоо ихэнх цагаа зориулж 24 цагийг зориулж исэн энэ хүн бол яалтгүй Монгол улсын 20 дугаар зууны түүхийг бүтээсэн хүн гэж үздэг. Тэгээд Монгол Ардын намаас энэ уламжлалыг цаашдаа улам илүү хөгжүүл, ёслол төгөлдөр тэмдэглэдэг болохын төлөө жил болгон одоо ахиулж хичээж ажиллаж байгаа гэх юм яа.